За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За манай Сэхэтэн подкастын дараагийн ээлжид дугаар маань эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдрийн ярилцах сэдэв маань боловсрал байгаа. Тэр дундаа хэлний боловсрал, англиний боловсралыг бол тулхүү одоо ярихаар байгаа. Тэгээд та аюуч гэсэн өөрийгөө товчхон үзэгчдэд танилцуулаач. За намайг үлцэж араалаа өгөхтэй Минжирмаа гэдэг. Филиппин улсын Сибу хотод байрлах Кюго Инглиш сургуулийн Монгол талаа хариуцсан буюу Монгол сурагчтай хариуцсан менежер байна. За тэгвэл та одоо боловсрын салбарт идэвхтэй ажиллаж байгаа хүн байна. Тэгээд танаас энэ салбарт ажиллахын одоо таны хувьд ажлын гол зорилго хөтлөх хүч нь юу юм бэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? За хувь хүний маань яг амьдралын зорилго, хүсэл мөрөөдөлтэй энэ сургуулийн маань зорилго, хүсэл мөрөөдөл яг таарсан. За тийм учраас яг Филиппин улстай сургуультай үлдээд менежерээр ингээд удаан хугацаагаар ажиллах сонголтыг хийсэн байгаа. За тэр сургуулийн маань зорилго бас миний өөрийн хувь хүний маань хүсэл мөрөөдөл гэх юм бол за ирээдүйн монголчуудыгаа илүү боловсралтай, за дээрэс нь хэлний мэдлэгтэй, тэр дундаа одоо дэлхийд даяар хэрэгжилж байгаа англи хэлний мэдлэгтэй, за бүр нөгөө нэг тулсан төвшөнд биш юмаа гэхэд анхан шатны мэдлэгтэй өөрийнхөө яг онцлогийг олоод сурах арга барилаа олоход нь туслах зорилготой. За тэгээд энэ зорилго маань сургуулийн маань зорилготой нийлсэн учраас яг энэ сургуультай одоо хүртэл ажиллаад явж байна. За боловсрал бол боловсралт хамгийн чухал зүйлийн нэг бол хүчин зүйл нь хэл ах л та магадгүй монголчууд ч гэсэн эртний үеэс хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг байсан. Тэгэхээр яг хэл сурыг гэнгүүт мэдээж магадгүй хамгийн түрүүнд хэл нь илүү чухал бах. Тэг хэлээ бүрийн эзэмшсэний дараа 2 дахь 3 дахь жилийг бас сурах болцоо боломж нь нэгдэг баг. Зөв сурах бас боломж нь нэгдэг баг. Тэгэхээр таны хувьд яг энэ хэлний салбарт хэлний боловсролын салбарт ажиллаа явж байхад яг хэлний мэдлэг, гадаад хэлний мэдлэг эзэмшснээр оюутан залуучуудад маань ямар боломж, ямар энэ гой зүйлүүд нэгдэж байна гэж харж байгаа вэ? За мэдээж яг их хэл гэдэг бол бид нарын тусгаар тогтнож байгаа, тусгаар тогтносон улсын хамгийн гол зүйл. За тэрэн дээр нэмээд хэдүүлээ яг бусад орны хөгжлөөс, бусад орны боловсрлоос суралцахын тулд англи хэлийг сурчих юм бол одоо яг мэдээллийн 900-д бид нарт хэрэгтэй бүх мэдээлэл, за тэгээд гадаадын ихтэй сургуулиуд бүгдээрээ англи дээр хичээл нь орж байгаа. Англи хэлээр одоо хайлт хийгээд үзэх юм бол бид нарт илүү дэлгэрэнгүй мэдээлэл, за илүү олон мэдлгүүдийг авах арга зам нь нэгдэж байгаа. Тэгэхээр яг англи хэллийг сурснараа хүн өөрийнхөө одоо мэдлэгийн түвшнийг, боловсролын түвшнийг англи хэлээ ашиглаад дээшлүүлэх боломжтой гэж хардаг. Тийм. За тэгвэл нөгөө талтай ийм даваа талууд байгаа юм бол нөгөө талдаа англи хэл сурахгүй үлдчихвэл бид нэр юунаас хоцроод байгаа юм бэ? За тэр нь болохоор яг хэрвээ англи хэл сурахгүйгээр эсвэл тодорхой мэдлэггүй байх юм бол наад зах нь бид нар гадагшаа аяллаар явхад нэг хүмүүстэй харилцах хамгийн том түлхүүр болж байгаа. За хоёрдугаар болохоор түрүүн хэлсэнчлээ яг нөгөө нэг өөрийнхөө одоо сургуулаасаа ч юм уу бусад орчноосоо авж байгаа мэдлэг мэдээллийг илүү гүн гүнзгий судлах, за илүү яг баттай, суйртай, илүү нөгөө нэг үнэн зөв мэдээлэл авахд, за тэр мэдээллүүдээ өөрөө шүүгээд тунгааж бодоход англи хэл маань маш их хэрэгтэй болчиход байгаа. За жишээлбэл одоо хуульч мэрэгчлээ хүн байлаа гэж бодоход, за олон улсын хууль ч юм уу за мэрэгчлэрээ бүр нарийсаад явхад одоо эмч мэрэгчлээ хүмүүст гэх мэтчлэн англитэй байхаар илүү давуу тал болоод за мэрэгжилтэй илүү сайжрах, хөгжид дэвшгэд, за бусад орны хүмүүсээс туршлага судлах, хөгжилтэй орны хөгжлөөс, за одоо мэрэгжилтэй сайн хүмүүсээс нь туршлага судлахад яалтчгүй бид нар англи хэлээр ойлголцох болчиход байгаа. Ном сурах, бичиг, бүх мэдээлэл, за тэгээд дэлхийн хамгийн топ сайн гэсэн сургуулиуд маань ерөнхийдөө дандаа англи хэлээр тулгуурлаж хичээлүүд нь орж явж байгаа болохоор англи хэл бол ирээдүйд том зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, за эсвэл бол дэлхийгээр аялах зорилготой, мөрөөдөлтэй хүүхдүүдэд маань болон хүмүүст маань
зайлшгүй шаардлагатай нэг хэрэгцээ болчиход байгаа байхгүй. Хэрэгцээ. Энэ дээр хэрэгцээ гэдэг ярихаар бас одоо AI хиймэл оюун дээр хүртэл одоо англи хэлгүй бол зөвхөн монголоороо бичиж тайлт асуухад тэр бол яг монгол хэлний мэдлэг нь маань AI хязгаарлалт учраас биднээс авж байгаа мэдээлэл маань бас айгүй тийм бутмаг болчиход байгаа юм л та. Тэгэхээр англид олчих юм бол хиймэл оюун хэрэглэхдээ хүртэл даваа тал гарнаа л гэж ойлгож болж байна. За таны хувьд тэгвэл гадаад хэл ялангуяа англи хэл эзэмшснээр таны хувийн амьдрал болон одоо карьерийн хувьд ямар дэвшлүүд гарсан гэж бодож байгаа вэ? За миний хувьд болохоор яг дадлагын оюутнаар эхлээд очоод хагас цаг 5 цаг ажиллаад 3 цаг сурах зорилготой. За тэгээд Филиппин гэсэн үг шүү дээ. Анх Филиппинд Google English сургуультай ажилд орохоор очихдоо эхлээд дадлагын ажилнаас эхэлж байсан. За тэр үедээ яг 3 цаг өдөрт нь сурчаад цаашаага IELTS-ийн оноогоо аваад ерөнхийдөө цаашаа өөр орн руу гарч сурна гэсэн зорилготой байсан боловч яг сургуультайгаа танилцаад дотор нь ороод ажиллаж үзээд за дээрэс нь хичээлүүддээ суугаад надад маш их таалагдсан бас ингээд үр дүн гарсан. За тэгээд яг энэ боломжийг яагаад ингэж монголчуудад таниулаад илүү олон гэд над чиг англи хэл хэрэгтэй байгаа хүнд хүргэж болохгүй гэдэг бодол төрөөд цаашаага яг үндсэн ажилтнаар ажиллаад менежер болоод Монголоос олон хүн авчирч сурах зорилготой ажиллаж эхэлсэн байна. Таныг анх очиж байхад ер нь хичнээн монголчууд тухайн сургуульд маань сурдаг байсан бэ? Жилдээ их юм уу? Сартаа ч юм уу тий? За яг манай сургууль байгуулагдаад 15 жил болж байгаа. Яг Япон эзэнтэй, Япон менежменттэй сургуулаа. За тэгээд яг ковидын үеэр манай сургууль зогсон байдалд ороод мэдээж ажиллагаа болоод за тэрнээс өмнө бол монголчууд гайгүй ирдэг байсан байгаа. Тэгтээ нэг 20-30 юм уу жилдээ. За тэгээд яг 23 оноос хойш намайг ажилд орж эхэлснээс хойш одоо баг нэмэгцээр агаад одоо бол Монгол сурагчгүй сар гэж байха болсон. Өнгөрсөн жил гэхэд нийт ирсэн монголчуудын маань тоо 365 өдөртний монголчууд гэсэн. Тийм бараг л ирж суралцсан статистик тоо үзүүлэлт байгаа. За тэгээд энэ жил бас энэ тоо үзүүлэлтэд ахиулаад илүү олон хүмүүст англи хэлийг Филиппин оронд ирж сураасай гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Хүүхдүүд гэж байгаа нь манай сургууль яг хүүхдийн камп хөтөлбөрөөр бүртгэл аваад яг нэг доор групп хүүхдүүд 20-30 хүүхэд, 30-аас 40 хүүхэд гэх мэт ингээ групп үүсгээд Монгол хариуцсан багштай ирээд яг нэг хөтөлбөрийн дагуу, нэг хуваарийн дагуу хүүхдүүд маань хичээлээ үзээд суралцаад явдаг. За тэр хүүхдүүд маань бас тэгээд насан туршид маань за гэр бүлээрээ бас ирж суралцах боломжтой байдаг. Манай сургууль нь гадуур байрлах боломжтой уян хатан зохион байгуулалттай байдаг учраас сургуулийн ойролцоох орон сууц, сургуулийн ойролцоох зочд буудлуудад гэр бүлээрээ байрлаад тэгээд гэр бүлийн гишүүд маань суралцах боломжтой байдаг. Зөв. Тэгээд одоо ийм 300 гаруй монголчууд сурж байгаа юм тий. Тэгэхээр монгол оюутнуудын хувьд яг энэ суралцах арга барил дээр ч юм уу те ер нь бусад оюутнуудаас ямар хуу даваа талтай байдаг гэж та бодож байна. Эсвэл яг ямар хуу өөрчлөлтүүд яг оюутнууд мань анзаарэгдэж байна. Ер нь хөвчлэн оюутнууд маань яг 1 сарын хугацаатай ирд юм уу эсвэл урт хугацаанд ирд юм уу яад юм бол. За манай сургууль болохоор бас хугацааны хувьд ч гэсэн уяатан. Хүмүүс маань 7 хоногч ирж болно, 2-7 хоногч ирж болно. 1 сар, 2 сар, 3 сар, 6 сараар ирж сурдаг сурагчид ч гэсэн байдаг. За тэгээд өдрийн 4 цагийн хичээл, 6 цагийн хичээл, 8 цагийн хичээл гэдээ бас сонголттой. За тэгээд дэлхийн яг 12 гаруй орноос хүмүүс ирдэг болохоор нөгөө бас бизнесмэнүүд, ажил хийдэг хүмүүс ирдэг учраас манайх 4 цагийн сонголтыг гаргаж өгдөг. Бусад үед нь яг онлайнаар ажиллая гэдээ явдаг хүмүүс байдаг учраас за 6 цагийн сонголт нь болохоор ер нь бол монголчуудын онцлогт маань яг таардаг. За 8 цаг болоод ирэхлээр за тэгээ хөтөлбөр сургуулийн маань онцлог маань заах арга барилын онцлог маань хвчлэн яриан дээр суурилж явдаг. Тэгэхээр нөгөө багштайгаа 50 минут яриад 10 минут завсарлаа дахиад 50 минут яриад ингээд тасралтгүй 6 цаг ингээд хичээл суухаар ер нь бол зөвхөн монголч эхэлтгүү бүх орны сурагчид маань ядардаг. Тэгтээ монголчуудын маань хувьд яг 6 цагийн хичээлдээ суугаад яг нөгөө тархин зогсон байдалд ороод ядраад
амралт хэрэгтэй боллоод эхэлдэг. Бүтэн цагийн ажил гэсэн үг шүү дээ. Ер нь бол баг. Тийм бүтэн цагийн ажил хийж байгаа. Тэгээд яг 8 цаг суух гад сүүлийн 2 цаг дээр болохоор бүр ингээд багшийнхаа яриаг барьж авч чадхаа болоод ойлгохоо тарих нөгөө шарсан өндөг шиг болно гэдэг шиг юм болчлаа. Тэгээд эхэлдэг учраас анханасаа яг бүртгүүлээд ирэхдээ өөрсдөө онцлог тохируулаад 6 цагийг сонгоч юм бол монголчууд маань давуу тал болдог. За мэдээж монгол хүний яг төрөлхийн одоо удам ухсааны монгол онцлог маань бид нар юмыг маш хурдан сурдаг, бас маш хурдан ойлгодог. За манай сургууль болохоор яг англи хэлний бүр анхан шатны ч мэдлэггүй хүмүүс бас ирээд суралцах боломжтой болохоор анхан шатнаас эхлээд IELTS-ийн төвшин хүртэл байдаг болохоор за бүр ингээд яг англи хэл мэдэхгүй бүр ямар ч ярьж чадахгүй ямар ч үг мэдэхгүй хүмүүс хүртэл ирээд монголчууд маань тухайн хичээл маань ингээд шууд гадаад багш ороод Филиппин багш ороод шууд ингээд өөдөөс нь англиар яриад эхэлж байхад ингээд яг потенциалынхаа хүчээр гэх юм уу яг ингээд хичээлээ ойлгоод анханасаа ингээд ерөнхийдөө тэгэж түүртгүүгээр ингэж одоо паникнд орохгүйгээр ерөнхийдөө бол хичээлээ ойлгож эхлээд тэгээд эхний 7 хоног нэг чихэн онгоогоод за тэгээд хичээлийн арга барилуудад суралцаад багш нарынхаа арга барилууд суралцаад өөрийнхөө яг хөтөлбөртөө танилцаад тэгээд 2-7 хоногоос ер нь бол яг ивэ олоод эхэлдэг. За тэгээд 3-7 хоног болон 4-7 хоног дээр болохоор бүр яг нөгөө өөрийнхөө хөтөлбөрүүдэд ороод за тэгээд яг ахиц дэвшлэн гараад өөрөө хичээлдээ дуртай болж эхлээд ерөнхийдөө яг суурин тавигдаад эхэлж байдаг. Тэгэнгүүт яг 4-7 хоног нь 1 сар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1 сар дээр болохоор яг 4-7 хоног дээрээ яг уучраа олоод хичээлдээ дурлаад цаашаага нөгөө сурч боловсрох англи хэлээ сурах бүр хүсэл эрмэлзэл нь яг оргилж байгаа үе дээр ер нь төгсөөд явчих гад байдаг. Тэгэхээр яг нөгөө анхан шатны анханасаа эхэлж байгаа хүмүүс маань дор хаяж 2 юм уу 3 сараар ирж суралцах юм бол үр дүн илүү сайн гардаг. За тэгхгүй болохоор яг саяны хэлсэнчлэг нөгөө эхний 1 сар дээрээ яг ингээд өөрийнхөө арга барил, багшийнхаа арга барил, сургуулийнхаа хөтөлбөр бүх юмтай зохицож эхэлж итэл яг бүх юм нь болоод эхэлж итэл сарн дуусаад явчих магадaltaй байгаад байдаг. За тэгээд яг IELTS-ийн төвшөнд ч юм уу оноогоо ахиулах байгаа IELTS-ийн оноо авах байгаа хүмүүст бол 1 сар хангалттай манайх байдаг. Яа тэгэхээр ер нь хүүхдүүд оюутууд маань IELTS-ийн оноогоо одоо хэрэг ахиулжсэн туршлагууд байдаг. Манайх болохоор ихэвчлэн ESL буюу нөгөө анхан шатны англи хэл заадаг байж байгаа. Сая 9 сараас өнгөрсөн оны 9 сараас яг IELTS-ийн шалгалт авдаг өөрсдөө аль бие усны төв болоод сургууль маань за тэгээд ерөнхийдөө IELTS-ийн ангиуд маань эрчимтэй хичээлүүд тэгэхээр тэндээ IELTS-аа бол өчөөд баг ирэх юм ба шүү дээ. Сургууль дээрээ IELTS-ийн хичээл хамрагдаад тэгээд бас оноогоо аваад шалгалтаа өгчөөд ирнэ гэсэн үг. За IELTS маань яг өдрийн 10 цаг хичээлдэг болохоор нэлээд бас ачаалттай. Нэлээд ачаалттай. 1-ээс 5 дахь өдөр бол нэлээд ачаалттай байдаг. Тэгээд яг хуу та түрүүн тасан зохицдог гэд хэллээ л дээ. Тэгэхээр одоо Монголдоо англи хэл сурч байгаа хүмүүс байгаа тийм яг өртөгний хувьд ч юм уу мэдээж хямдхан юундаа сургалтын төвүүд байгаа сургууль дээр үздэг ч юм уу. Тэгээ гадаадд сурахын давуу тал нь юу гэдэм бэ? Эсвэл энэ хоёрын одоо ялгаа нь бас юу гэдэм? За мэдээж хамгийн том давуу тал орчин нөлөөлж байгаа. За Филиппин улс маань өөрсдөө Америкийн колони орн байсан учраас за одоо баг бүх хүмүүс нь хүүхэд залуусаас ахуулаад хөгшөд өвөд хүртэл англи хэлээр ярьдаг. Орчин нь нэгдүгээрт хамгийн чухал нөлөөлж байгаа. За монгол сурагчид маань сургууль дээр очиод хичээлээ үзэхээс гадна гадагшаа гараад дэлгүүр орсон ч англи хэлээр харилцсан. Хоол идгээд гадуур явсан ч за дэлгүүр хийсэн ч гээд өдөр тутамдаа англи хэлийг ашиглаж байгаа болохоор ашиглагаас өөр аргагүй. Тий, ашиглагаас өөр аргагүй байдалд орчиж байгаа болохоор ер нь бол тухайн орчин байнга хэрэгжилж байгаа гэдэг утгаараа хамгийн том давуу тал болж байгаа орчинд очиж сурах. За хоёрдугаарт түрүүний чиний хэлсэн мэдээж үн өртгийн хувьд бусад англи хэлтэй орнууд руу явснаас хамаагүй хямдхан зардлаар Филиппин орнд маань сурах боломжтой байгаа. За тэгээд яг орчноос гадна нөгөө нэг сургуулийн хөтөлбөр заах арга барил юм болов гэж бас бодсон. Яа тэгэхээр манай сургууль маань өөрсдөө Их Британий сургуулиудын хөтөлбөрийг
яг аль биесны франчайз ихээр нь хэрэгжүүлдэг. За тийм Их Британий ихтэй сургуулиудын хөтөлбөрийг яг 4 наснаас эхлээд дээшээгээ хэдэн ч нас хүртэл суралцах боломжтойгоор өөрсдөө бас зохион байгуулалт хийгээд ерөнхийдөө ашиглаад явдаг. Тэгэнгүүт нөгөө Филиппин багш нарынхаа онцлогт бас зохицуулаад бид нар хөтөлбөрийнхөө заах арга барилуудаа гаргадаг. За тэгэнгүүт энэ маань бас монголчуудын маань онцлогт аягүй их тохирдог. За Филиппин хүмүүс маань багш нар маань өөрсдөө нөгөө аягүй тийм тайван, ийдэг. За тэгээд өөрсдөө аягүй цоглог, өөдрөг бас ер нь халуун цастай хүмүүс байдаг учраас хичээлээ аягүй гоё уур амьсгал доор зохион байгуулж явуулдаг. За тэгэнгүүт хүмүүс нөгөө нэг улам сурах хүсэл эрмэлзлийн, өөртөө итгэх итгэлийн өгж чаддаг. За тэгээд хичээлээ бас нөгөө аюу олон янзын аргаар заадаг. Тийм тэгээд яг эдгээр яг онцлогуд маань илүү давуу тал болж чаддаг. Яг нөгөө самбарын урд суугаал номын дагуу хичээлээ цээжилдэг ч юм уу эсвэл яг ингээл бичиж тэмдэглэл нэг бүрчлээ ингээл тэгэх биш. Яг нөгөө энгийн хэрэглээндээ зүгээр ингээд хүнтэй ярилцж байгаа юм шиг мөртлөө хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ үзээд багштайгаа ингээд чөлөөтэй ярилцаад хэрвээ буруу дуудаж байгаа юм бол тэр доорн дуудлага засаад за тэгээд бас өгүүлбэрийн бүтцээрээ ярихдаа алдаатай ярьдаг хүн байх юм бол тэр доорн багштайгаа өгүүлбэрийн бүтцээ үзээд зөв болгоод дараагийнхуудаа дараагийн хичээл дээрээ давтаад явцдаг болохоор давуу тал нь ерөнхийдөө энэ болчихж байгаа. Ганцаарчлсан хичээл давуу тал. За тэгтээ бас манайх давхар өдрийн хамгийн гэдэг нь ангитай дотроо юу хэдүүлээ суудаг вэ? Манайх болохоор яг групп хичээл гэж 6-аас 8 хүний групп хичээл нь өдрийн зөвхөн 2 цаг л эдийн дээдлэн. Ганцаарчлсан хичээл маань 4 цаг 6 цаг. Тэгэхээр бүр ингээд нэг нэрээ тулж ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ганцаарчлсан хичээл маань яг тусдаа багштайгаа нэг кабинд ороод тийм яг хоёулахна яг нөгөө нэг сурагчд маань Монголоосоо яг нааш ирэхийн өмнө төвшин тогтоох шалгалт өгдөг. Яг бүртгүүлээд бүх зүйл нь болсны дараа төвшин тогтоох шалгалт өгөөд за тэгээд тэр шалгалтын хариуны дагуу хүн бүрт зориулсан хөтөлбөрийг манайх бэлдэж өгөөд багш нарын бас бэлдэж өгөөд тэгээд яг ирээд өөрийнхөө төвшний дагуу за тэг өөрийнхөө төвшнөөс ахих хүртэл нөгөө суралцах хугацаанд нь бүх хөтөлбөрийг манайх бэлдсэн байж байгаа. Тийм тэгээд яг тэр хөтөлбөрийнхөө дагуу ганцаарц хичээлдээ багштайгаа хоёулахна 50 минут хичээлээд явчихна. Одоо өөрийнхөө төвшин гэж штэ тийм үү. Тэгэхээр танаа одоо яг Монгол оюутнуудын хувьд авч үзэх юм бол хамгийн их төвшин агсан ч юм уу тийм одоо түүх ч юм уу туршлага дээр дурдах юм бол тийм юм байгаа юу? Бага. Манайх яг 1-ээс 10 хүртэл ерөнхийдөө төвшнгөө үнэлээд явцдаг. За тэнгүүд нийтдээ бүр 2 төвшин агсан хүүхдүүд болон насан турш хүмүүс байдаг. Сарын доторч байгаа, 2 сарын доторч байгаа. За тэр нь бас нөгөө ирээд сурж байгаа сурагчдаас маань хүмүүсээс маань бас өөрсдөөс нь аягүй шалтгаална. Яг нөгөө зориг тавиад ирсэн. За яг англи хэл сурснараа цаашаага би яг юу хийх бэлээ гэдгээ тодорхойлцсон хүмүүс маань илүү их амжилт ахиц дэвшил гаргах магадлал нь өндөр байдаг. За жишээлх юм бол өмнө нь ингээд гадаад компанид ажиллах гээд ажлын ярилцлаганд орсон чинь тэр ихч маань яг англиныхын чадвараас болоод уг нь бол яг эзэмсэн мэрэгжил нь ингээд насаараа хийцэн 30 хэдэн жил ингээд манайх ингээд гадны компани англи хэл хэрэгтэй гэдэг юм гэдэг шалтгаанаас болоод тэр ажилдаа яг хүсэж байгаа компанид орж чадаагүй ихч маань ирээд 2 сар сураад за хичээлээсээ дараа хүртэл өөрөө сууж хичээлээ хийгээд орой унтах хүртлээ өөрөө маш их хичээсэн. За тэгээд 2 сарын дараа яг төгсгийн алдад дахиад нөгөө компани нөгөө хүнээ олж чадаагүй байсан. Бас яг хөв тавилангаар гэх юм уу. Тэгээд ихч гандан буурахгүй дахиад тэр компанид CV-гээ явуулаад за тэрэндээ болохоор ингээд 2 сар би англи хэлээ сурцсан гэдэг мэдээлэлээ давхар оруулаад тэгээд нөгөө компани за тэгвэл дахиад ярилцлага хийгээд үзье. Энэ удаад англи хэлээр ярилцлага аваад үзье гэд. Тэгээд яг англи хэлээр ярилцлагандаа ороод тухайн компани ажил давхар болоод тэнцээд тэгээ Монгол руугаа
Тийм очингуудаа шаартаа ихчих тийм үү. Очингуудаа яг тэр компанид ажилд орж чадсан түүх байдаг. За тэнгүүд бас яг Америкийн ихтэй сургуулиуд руу за бас Хятадын Бээжингийн ихтэй сургуулиуд руу яг англи хэлний төвшнгөө ахиулаад тэтгэлэг авч явсан хүүхдүүд нэлээх байдаг. Тийм тэгээд 58-тай ах эгч хоёр маань бас ирж сураад за цаашаага нөгөө нэг өөрсдөө компанид нөгөө харилцагчдаа гадаадаас яг англи хэлтэй хүмүүс тэг компани өргөжүүлэх гэж байгаа учраас гээд бас өөрсдөө англи хэл сураад явсан. За Монголдо ирээд ажил нь амжилттай бүтээд одоо ажил бизнес нь амжилттай явж байгаа тийм тохиолдол хүртэл байгаа. Филиппинийг би бас тодруулж асуумаар байна л да. Тэгэхээр монголчуудын хувьд маань Филиппин улсыг төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй. Ойлголт нь бас төдийлөн бусад улсыг батах юм бол бага байж магадгүй. Сингапур гэдэг ч юм уу эсвэл Япон, Солонгосыг харьцуулах юм бол. Тэгэхээр яг Филиппин улс маань өөрөө ямар хуу улс вэ? Цагийн гарын хувьд, хүн амынхын хувьд, аюулгүй байдлын хувьд ч юм уу те. Ер нь монголчуудад маань тэр тохирдог улс гэж таавддаг бай. За Филиппин улс маань за бид нарын мэдж байгаагаар халуун орн тий. За яг хоёр улиралтай гэж ярьдаг борооны улирал тэгээд халууны улирал гэд. За тэгтээ борооны улирал нь эхэлсэн ч гэсэндээ яг бороо орж байгаа ч гэсэндээ ер нь градус нь нэмэх 25-аас бол ерөөсө буухгүй. За тэгээ халууны улиралд нь 32, 34, 35 гэд явчихна. За тэгээд ерөнхийдөө бол манай монголчууд Филиппин улсыг төдийлөн бас нөгөө сайн ойлголт байдгүй. Яг нөгөө ирэхээсээ өмнө ч юм уу те ирэхснийхээ дараа яг илүү ойлголттой болоод явцдаг. Филиппин хүмүүс маань өөрсдөө яг нөгөө халуун орны түрүүн хэлсэнчлэн халуун цустай маш илдэг найрсаг. За дээрэс нь манай сургууль яг Филиппин орны 2 дахь том хот Манилагийн дараагийн Себу гэд 2 дахь том хотод ордог. Себу хот нь яг нөгөө аялал жуулчлалын төв бүс гэж явдгаараа хамгийн алдартай нөгөө дэлхийн том гайхалтай за байршил нь болохоор манайх ингээд сургууль маань 2 салбартай. Нэг нь болохоор Себу хотын төвд байрладаг IT парк гэд тусдаа ингээ хашаагаар хүрээлэгдсэн бизнесийн төв хэсэгт байрладаг. За яагаад бизнесийн төв хэсэг гээд ингээ тусгаарласан байдгүй гэхээр дандаа гадны компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Япон, Солонгос, Америкийн компаниуд хүртэл байдаг. За дээрэс нь Себу хотын том банкнууд нь яг IT парктаа байрладаг. За тэрийгээ дагаад нөгөө харуул хамгаалалт нь маш өндөр байдаг. За тэгээд цэвэр тохилог байдал нь одоо нөгөө яг Сингапур маягаар хөгжүүлэлт хийж байгаа тийм газар байдаг. За нөгөө салбар маань болохоор далайн эргийн салбар буюу яг далайн эргийнхээ хажууд байралтай. За тэр нь бас нөгөө Mactan New Town гээд яг IT парк шиг ингээд тусдаа хашаагаар хүрээлэгдсэн тусдаа тийм хороол маягийн. За тэр хороолт нь бас дандаа гадны компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тийм тухайн яг бүс газартаа харуул хамгаалалт өндөртэй учраас ерөнхийдөө манай сургууль сурагчид маань хүссэн үедээ гараад дэлгүүрээ орох. За тэг хүссэн үедээ гараад сургуулийн хоолыг идэхгүй маа гэхэд гараад өөр газар хоолчоод ирэх ч юм уу те эсвэл сургууль асах гараад сурагчид маань яг шинжлэх ухааны хувьд ч гэсэн авч үзэх юм бол ер нь хүн ямар үед илүү сайн сурдаг вэ гэхээр ингэж тийм тоглолт наадсан одоо ямар ч аюулгүй биш тухтай үедээ бол хүүхдүүд аягүй сурдаг юм байл хүмүүс. Тэгэхээр яг хүн сурах гад тэгээд ангид байгаадах нь бол магадгүй бас зүв биш баг. Тийм учраас ч гэсэн яг нөгөө байршлын юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр Монгол оюутнууд маань сурах гэж очиод чөлөө цагаараа юу хийдэг талаар ярих юм бол түрүүний хэлсэн бол яг үнэн яг нөгөө жоох хүүхдүүд болон ер нь бол судалгаагаар яг батлагдсан байдаг. Хүн яг аз жаргалтай үедээ сурсан зүйл яг толгойд нь сайн үлддэг. Аз жаргалтай үедээ сурсан хичээлээ илүү ойлгосон байдаг. Яг хүүхдүүд маань. За тэгэхээр манай сургуулийн зүгээс яг энэ онцлогийг нь бас бодож үзээд за сургуулийн маань далайн эрэг дээр том бассейн байгаа. За бассейнда сурагчид маань орой 10 хүртэл ерөнхийдөө сэлж болно. За тэгээ сургууль маань өөрсдөө жим буюу спорт заалтай. За жим маань өглөө 6-аас бас орой 10 хүртэл ажилладаг. За тэгээ хүссэн үедээ сурагчид маань ороод жимдээ бэлтгэлээ их боломжтой, дасгал хөдөлгөөн их боломжтой. За жимний маань хажууд ширээний теннис байгаа, бильярд байгаа. Ерөнхийдөө бол чөлөө цагаа сургуулиасаа гарахгүйгээр хүртэл яг үр дүнтэй хөдөлгөөн хийгээд
эрч хүчээс хэлбэд өнгөрүүлэх боломжтой болчихж байгаа. За тэгээд яг сургуулийн хажууд эцэгчүүдийн хувьд ч юм уу хүүхдээ магадгүй анх удаа ганцаараа ингэ гадаад улс руу явуулж иж магадгүй л хальтаа. Эсвэл анх удаа ганцаараа бас гадаад руу явж байгаа хүүхдүүдийн хувьд одоо соёлын шок гэж юм уу эсвэл бэлтгэл ажлын хувьд ч юм уу санаа зовж байгаа зүйл бас байдаг л та тийм. Тэгэхээр хүүхд тэр үе тохиолдолд одоо хүмүүс маань сурагчид маань юугаа бэлдэж аваад илүү амжилттай сурах нөхцөл нь бүрдэнэ гэж таавал бодож байна. За мэдээж яг ингээд аав ээжгүйгээрээ те насан туршаагүй хүүхдүүд маань харь оронд ингээд сурхаарч байна уу, аялахаарч байна уу, ер нь явж гинэ гэдэг нь ер нь хамгийн түрүүнд одоо амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал ер нь бол хамгийн чухал зүйл. За тэгэнгүүт манай сургуулийн зүгээс яг энэ нөгөө нэг хамгийн чухал зүйл дээр бас маш их анхаардаг. За тэгэнгүүт одоо Монголоос ирэхтэй болохоор яг нөгөө ирэхээс нь өмнө яг бүх танилцуулга хийгээд хүүхдүүд маань хувийн зохион байгуулалт ийм байх хэвээр, ийм зүйлсүүдийг авчрах хэвээр. За тэгээд хариуцж ирж байгаа багш нь яг ингээд мэрэгжлийн багш мэрэгжилтэй байвал давуу тал болно. За дээрэс нь маш хариуцлагатай хүн байна гэд бас сонгон шалгаруулалтаар хүүхдүүдийг авчирж байгаа хүмүүсээ сонгож аавна. За тэгээд хүүхдүүд маань яг нөгөө танилцуулган дээрээ ихэнх мэдээлэл ерөнхийдөө авчна. За тэгтээ ирсний дараа мэдээж бас соёлын шоконд орно. За тэгтээ тэр нь нөгөө нэг яг сургуулийнхаа орчинд гайгүй мөртлөө яг нөгөө аяллаар яваад өөр арал руу яваад эсвэл нөгөө том моолууд руу шопинг хийхээр явахдаа дэлгүүр хэсгээр явахдаа яг нөгөө Филиппиний гэд амьдрал дундуур яваад очдог учраас за тэгээд яг цонхоор хараад автобусныхаа цонхоор хараад ч юм уу ерөнхийдөө бол хүүхдүүд маань монгол хүн болж төрсөндөө айгүй талархдаг. За тэгээ монгол хүн болоод ийм аав ээжтэй болж төрөөд за тэгээд одоо ингээд англи хэл сурахаар гадаадд ирсэн байгаадаа ер нь бол айгүй талархдаг. За тэгээд яг ингээд монгол орноо ирээдүйд хөгжүүлэх хэрэгтэй байна. Англи хэлээ сайн сурах хэрэгтэй байна. Сайн боловсруучсан байх хэрэгтэй байна гэдэг ойлголтоо бас айгүй сайн аваад явдаг. Хичээлийн эхний өдөр буюу яг сургуультайгаа танилцах өдрөө бүгдээрээ монгол дээлээ өмснө. За тэр нь болохоор одоо ингээд сургуульд монгол хүүхдүүд сурахаар ирлээ шүү, монголчууд ингээд сурахаар ирсэн шүү гэдгээ ерөнхийдөө бол багш нартаа болон сургуулийн орчинд гэд таниулаад яг танилцах үзэсгэлэг дээрээ монгол дээлээрээ бүгдээрээ гойдог. За тэгээд хугацаа дуусаад яг нөгөө тайзан дээр овог нэрээ дуудуулаад өөрсдөө сертификат буюу диплома гардаж авахдаа бүгдээрээ бас үндэсний хувцас монгол дээлийн өмсөд сургуулаа болон багш ажилчтай хүндлээд монгол дээлээрээ гоёод тэгээд явдаг. За тэгээд бусад яг нөгөө энгийн чөлөө цагаа өнгөрүүлж байгаа явцад нь хүртэл яг монгол хэлээрээ зөв ярих, өөрийгөө зөв илэрхийлэх, за тэгээд бусадтайгаа бас зөв харьцах тийм хичээлүүдийг яг ингэж цаг гаргаж орохгүй ч гэсэн ерөнхийдөө үлгэр дуурайл үзүүлэх, зааж чиглүүлэх байдлаар ерөнхийдөө менежер нь ажиллаад явцдаг. За тэгээд яг нөгөө одоо ингэж ярихаар манай сургуульд ирээд сураад төгсөөд явсан яг хүүхдийн камп 9-17 насны хүүхдүүд маань үнэхээр мундаг, үнэхээр ухаантай, үнэхээр хүмүүжлтэй. За тэгээд одоо яг тэр хүүхдүүдээ хараад тэр хүүхдүүдтэйгээ ажилласны улмаас яг миний яг эх орондоо итгэл одоо ирээдүйдээ итгэл улам нэмэгдсэн гэж хэлж болно. За яагаад тэгэхээр яг тэр хүүхдүүдийнхээ бие авч явж байгаа байдал, тэр хүүхдүүдийнхээ ярьж хэлж байгаа, тэр хүүхдүүдийнхээ сэтгэж байгаад яг ингээд дунд нь орж яваад за тэгээд хичээлдээ хандж байгаа байдал, нэгэнтэйгээ харьцаж байгаа байдал, нэгнийгээ хүндэлж байгаа, нэгэндээ санаа тавьж байгаа, халамжилж байгаа гэд хүний нутагт ирчээд яг нэг гэр бүл шиг нэгэндээ ингээд санаа тавиад, анхаарад, халамжлаад явж байгаа ингээд байдлаас нь хараад ер нь бол Монголынхоо ирээдүйг аюу гэрэлтэйгээр хардаг болсон. Тэгээд тийм байна. Та өмнө нь ер нь ямар ажил хийдэг, ямар мэргэжилтэй хүн байсан мөлий? Би болохоор яг багш болох мөрөөдөлтэй байсан чинь ер нь гэр бүлийнхээ шахалтаар за дээрэс нөгөө нэг яг төгсөлтийн шалгалтын маань Ешийн оноо маань өндөр байж таарад тэгээд яг багш болоогүй муйсын сэтгүүл зай ингээд орсон.
За тэгтээ мэдээж яг нөгөө хүний өөрийн хүсэл мөрөөдөл яалтчгүй л нөгөө хүүхдүүдтэй холбоотой юм руу зүглээдсэн болохоор яг сурч явах явцдаа хүртэл яг асрамжийн газруудад за хүүхдийн эмнэлгүүдэд ингээ сайн дураараа ажиллаад ер нь л хүүхдүүдтэй ойрхон ажиллаад явжсан. Тэгээд ер нь бол яг миний суурь гэх юм бол хүүхдтэй холбоотой. Тэгээд яг энэнийхээ дагуу бас Герман улс руу яг хүүхдийн цэцэрлэгт ажиллахаар яваад за тэгээд тэр хоорондоо бас нөгөө Германд айлын хүүхдүүд хараад ер нь л миний хийжсэн бүх ажил хүүхдтэй холбоотой байсан. Тэгээд тэрийгэ болохоор өөрөө яг нөгөө нэг багш мэрэгжлийг дараа нь Монголдо Германаас ирээд бас Сити их сургуульд яг цэцэрлэгийн багшаар сурсан юм байна. Гэхдээ нөгөө нэг яг өөрийнхөө хүссэн хэмжээнд яг өөрийнхөө яг ямар багш болох гээд байгаа юм, яг ямар мэдлэг цуглуулж ийж, ямар хүн байж иж би хүүхдүүдтэй ажиллаад яг сайн багш болох гээд байгаа юм гэдгээ би ер нь бол яг муйсын сэтгүүл зүгээс ч байна уу, эсвэл бол яг Сити сургуулиас ч байна уу авч чадаагүй л дээ. Тэгтээ тэр нь бас яг сургуулийн бурууч биш. За би өөрөө бас нөгөө өөр юм хүсэж исэн хүн байж болно шүү дээ, тийм. Тэнгүүд одоо яг миний эцсийн яг ингээд бүр ингээд зорилго маань одоо QQ English-тэй ажиллангаа өөрөө бас англиээ сайжруулад өөрөө IELTS оноогоо авч агаад өөрөө цаашаа Америк руу ч юм уу Герман руу дахиж яваад бүр яг хүүхдийн сэтгэл зүйчээр сурах хүсэл мөрөөдөлтэй одоо ингээд явж байгаа. Яг одоо бол гой санагдлаа л да. Тэгэхээр ер нь бол манай Монгол улсын одоогийн нөхцөл байдлыг харах юм бол яг боловсрол бол хамгийн их хямралд орсон салбар юм болов уу гэж боддог тий. Яг тэгэхээр одоо хувийн сургууль, улсын сургууль, хотын сургууль, хөдөөгийн сургууль гэдэг хоорондын ялгаа бол асар их болцсон. Тэрнгээрээ тэрнээсээ холбоолаад бас яг хүмүүсүүдийн хоорондын тэгш бус байдал яг орлогын түвшинд ч юм уу тий гарч ирж байгаа сэтгэл зүйн түвшинд ч юм уу эсвэл нийгмийн байр суурийн түвшинд маш их одоо тэгш бус байлд үүсчихэд шаарддаг л та. Тэгэхээр яг энэ тал дээр бол миний хувийн бодлоор бол боловсрол хамгийн зөв шийдэл нь байх. Тийм ч учраас одоо яг хүүхд болгонд оруулсан хөрөнгө оруулалт эргээд хэд нугарч ирдэг гэж юу нь бол ярьдаг. Тэр судалгаа ч гэсэн байдаг тий. Тэгэхээр яг та яг боловсролын салбарт ялангуяа хүүхдийн сэтгэл зүйн салбарт ажиллахыг хүсэж байгаа хүний хувьд яг энэ одоо байгаа асуудлуудыг юу хэрхэн хардаг вэ? Ер нь шийдлийг яаж өөрийнхөө хуваар төсөөлдөг вэ? Яг үннийг хэлэхэд яг Германаас буцаж ирээд яг мэрэгжлийнхээ дагуу боловсролын салбар руугаа ороод за цэцэрлэгийн салбарт ажиллаж үзсэн. За сургуулийн салбарт бас ажиллаж үзсэн. За тэгээд яалтчгүй нөгөө айгу сэтгэлээр унсан гэх юм уу? Яг салбар дундаа орж үзээд тэгээд яг өнөөдөр хүүхдүүдтэй тулж ажиллаж байгаа багш нар маань за мэдээж бүгд биш л дээ сайн багш нар зөндөө байгаа. За тэгээд дээрэс нь хүүхдүүдэд маань хичээл орж байгаа арга барил маань за тэгээд дээрэс нь ер нь бол хүүхдийг ойлгож харьцаж байгаа. Яг нөгөө нэг өөрийгөө хүүхдийн оронд аваачиж тавьж байгаа гэдэг ч юм уу тий. Эсвэл бол яг нөгөө хүний хүүхдийг яг өөрийнхөө хүүхчийг хайрлаж байгаа, хандж байгаа, тэр хүүхдэд сэтгэл гаргаж байгаа гэх мэт асуудлууд дээр ер нь жоохон сэтгэл гонсоогоод их ганцаардаад гэх юм уу. Тэгээд ер нь бол би буцаад англи хэлээ сайжруулад яг Америкт ч юм уу те өөр оронд бүр энэ мэрэгчлэрээ ингээд цаашаа бүр мэрэгшээд ингээд өөрөө өөрийгөө бүр хүчтэй болгож аваад ирэж ирэх хэрэгтэй мэн гэдэг яг ухаарлыг аваад QQ English руугаа явсан. Тэрнэр болохоор одоо нэг жишээлбэл Германд хүүхдтэй яг багш хүн яг хүүхчиг байх хэрэгтэй гэхгүй юу? Яагаад тэгэхээр яг нэг тэр хүн аль тэр тухайн хүүхдтэй ойлголцохын тулд яг тэр хүүхдийн төвшөнд өөрийгөө аваачиж ойлголцож чаддаг. Яг дотор нь орсон юм шиг ойлголцож чадна, ярилцаж чадна. Тэр хүүхдийг ярмааргүй байхад нь хүртэл яриулж чадна. За эсвэл бол бүр ингээд нууж хаадаг, нууц байд юм уу те эсвэл имзэг ярихыг хүсдэггүй зүйлийг хүртэл яриулахад багш хүний ур ухаан маш их шаарддаг. За тэр нь
яг ингээд хүүхэдтэй нэг төвшөнд очихын тулд тухайн багш өөрийгөө яг хүүхэд шиг тэр нь болохоор хүүхэд шиг гэдэг нь сэтгэл зүйн хувьд ч тэр хувь хүний хувьд ч тэр гэд хүүхэд шиг гин цагаан цайлган сэтгэлтэй сайн хүн байгаад тэгээд өөдрөг гэгээлэг байгаад яг хүүхдийн нүдээр хорвоог хардаг байгаад за тэгээд яг нөгөө нэг амархан баярлаад амархан гуниглаад сэтгэл хөдлөлтэй за дээрэс нь одоо өөдрөг үзэлтэй за тэгээд ерөнхийдөө бол эдгээр шин чанарууд маань тухайн багш хүнд байж иж тэр хүн үлгэр дуурайл зөв үлгэр дуурайл болох буюу яг нөгөө тухайн хүүхдийг бас ирээдүгөө гэрэлтэйгээр харахад нөлөөлөд байгаа. Тэгэхгүй болохоор яг нөгөө манай Монголын нийгэм маань өөрөө бас аюу хэцүү байдаг учраас багш нар маань нөгөө ажлын ачаал ихтэй. За дээрэс нь цалин мөнгө багтай. За тэгээд ар гэрээ тийжэн дээрэс нөгөө хүүхдтэй ажиллана гэдэг чинь ер нь бол хамгийн хэцүү ажил. За хүүхдийн дуу чимээнээс ахуулаад нөгөө тийм маш их ядарна. Дээрэс нөгөө хүүхэд болгонтой багш хүн чинь тохируулж харсан. Нэг хүүхэдтэй одоо 30 хүүхэдтэй нэг л арга барилаар ажиллана гэж байхгүй. Тухайн хүүхдийн онцлогоо судалж иж, хүүхдээ судалж иж, за энэ хүүхдэд яаж хичээл заавал, яаж хэлвэл, яаж ойлгуулвал ойлгодог гэдгээ өөрөө бүр судалж судалгаагаа хийж иж тэр багш хүн яг ажиллаа хийж явж байгаа. Тэгэхээр яг тэр тал дээрээ нөгөө Монголын маань нийгэм өөрсдөө багш нартаа яг тэгж өөдрөг байх, цоглог байх, хүүхэд шиг байх, гинэн цагаан байх, тий. Одоо ингээд сайхан сэтгэлтэй байх, ийдэг, дүлгүүн байх гэд хүүхдүүдээ яг багшаасаа ингээд үлгэр дуурайл аваад хамгийн сайн найз, хамгийн дотны сонсогч юм уу тий. Тэр хүн нь байх яг нөхцөлийг бүрдүүлэхэд ер нь айгүй хэцүү Монголд. Тэгээд яг энэ зан чанарууд шингэсэн багш нар маань бас ховор яг уу байдаг мэдээж сайн багш нар зөндөө байгаа. Тэнгүүд миний бас ойлгоод байгаа нь яг эцсийн дүндээ боловсрал гэдэг нь яг тэр хүүхэд ингээл те одоо ингээд нэг ааш муутай ч юм уу эсвэл бол за яг ааш муутай сайн багш нар байгалах. Тэгтээ нөгөө нь ингээд муу хүн байдаг шүү дээ дотроо. Одоо хүүхдүүдийг ялгуурч харцдаг ч юм уу те. Эсвэл зүгээр нэг 40 минутанда хичээлээ заачаал цалингаа аваад явж байгаа боддог ч юм уу те. Ээж аав нь хинбэ гэдгээс хамаарч ээж аав нь хинбэ гэдгээс хамаарч харцдаг. Эсвэл бол тухайн хүүхэдтэй наад зах нөгөө хүний эрхийн мэдрэмжгүй харцдаг. Хэлэхгүйгээр хэлдэг. За тэнгүүд одоо ингээл нөгөө янз янзын бичлэгүүд яваал байдаг шүү дээ. Гар хүрдэг ч юм уу те. Эднэр чинь болохоор бүр байж болшгүй зүйлсүүд тахгүй юу? Ер нь бол тэнгүүд хичнээн тэр хүүхдийг ингээд мэдлэгээр бөмбөгдөөд за тэр хүүхэд ингээд хичээлдээ сайн байгаад байгаа мөртлөө сэтгэл зүйн хувьд хувь хүний хувьд муу хүн болж төлөвших юм бол Монгол улсын ирээдүй тэрэг байхгүй юу? Амиа ботсон ч юм уу те. Эсвэл ингээд одоо юу гэдэг чинь ингээд хажуу хаврууныхаа хүмүүст муугар нөлөөлдөг ч юм уу те. Эсвэл үзэл бодол нь ингээд дотроо маш их үзэн ядалттай, гомдолтой, за тэнгуүтээ ямар нэгэн шарахтай, гимтэлтэй тийм хүүхдүүдийг өсгөөд байх юм бол манай улс яг энэ хിവэрэ байгаад л байна гэдгийг багш нар маань маш сайн ойлгоод яг хүүхдүүдийн яг хувь хүн рүү илүү чиглэж ажиллах юм бол одоо хичээл ном ч юм уу тий одоо англи хэлийг хүртэл тухайн хүүхэд өөрөөсөө нэг хичээл зүтгэл гаргаад жоохон л хичээчихэд сурах боломжтой байхгүй юу? Түрүүний хэлсэн шиг нөгөө хэрэгцээ гэдэг юмнууд ч одоо ингэж хэл сурах болчихж байгаа шүү дээ тий. Хэрэгцээ болохоос шүүрш одоо тэр хүний бүхэл бүтэн амьдралын шийдэн гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө хувь хүний хүмүүжил, хувь хүний сэтгэл зүй, за тэгээд хувь хүний яг ертөнцийг яаж харж байгаа нь л тэр хүний ирээдүг бүтээж ямар хүмүүстэй учирч, ямар хүмүүстэй найзалж нөхөрлж, за ямар хүрээлэлд орж, за яаж зөв бурууг ялгаж салгаж, тэг өөрийгөө зөв авч явж, за цаашлаад бүр ямар хүнтэй суух юм, тэ ямар айлын биер болох юм, ямар айлын хүргэн болох юм ингээд бүх юмд нь яг хүүхэд насны хүмүүжил тухайн яг хүүхдийн одоо сэтгэл зүй нөлөөлж явдаг учраас багш гэдэг мэрэгжлийг
би бол маш их хүндэлдэг, Маш маш их чухал хайртай, ажил. маш чухал ажил. За тэгэнгүүт яг нөгөө энэ мэрэгжлийнхээ онцлогоос болоод ч юм уу яг нөгөө кампийн хүүхдүүд ирэхээр би өөрөө яг бие даагаад хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг. За тэгээд тэн дээрээ болохоор заавал нөгөө нэг зөвхөн ингээд монгол бичиг орох ингээд дээл хувцас өмсөхөөс илүү яг тэр хүүхдийн сэтгэл зүйг нь яг нөгөө үзэл бодлыг нь монгол хүн шүү гэдгийг ойлгуулахыг аюу хүсдэг. За тэнгүүт ингээд алхам тутамдаа одоо Монголын түүхээсээ ярих ч юм уу те эсвэл бол ингээд Монголын түүхээсээ асуух, за Монголын түүхээ ярилцаж суух, яг монгол хэлээрээ ярих. За дээрэс нь нөгөө нэг монголчуудын маань онцлог юу юм, юугаараа ингээд энэ хүмүүсээс ялгаатай гэдгийг бүр яг ингээд нөгөө хүүхдүүд маань олон орны хүүхдүүдийг бас давхар харж байгаа болохоор яг ингээд ялгааг нь өөрсдөх нь биен дээр ингээд харуулад энэ орны хүүхэд юм байгааз яагаад тэгэхээр соёл нь юм учраас за манай монголчууд юм байгааз гэдэг утгаар нь ингэж байнга ярьдаг. За тэгээ дээрэс нь нөгөө нэг яг хувиа хичээсэн ч юм уу тэгээ зөвхөн өөрийгөө болгодог одоо ааш зантай хүүхдүүд ирэхгүй ч гэсэндээ за ерөнхийдөө бол тэр ааш зан ер нь бол цөөхөн монголчуудад яагаад хэрэггүй вэ гэдгийг бас ойлгуулахыг аягүй хичээдэг. За тэгээ нөгөө группээр ирсэн хүүхдүүдтэй бүгдэнд нь ингээд одоо өөр айлаас ирсэн ч гэсэн яг нөгөө арай ахимаг настай хүүхдүүдтэй 16 17 та хүүхдүүдийн за одоо дүүнрээ ингэж харна, дүүнрээ ингэж халамжлана. За дүүнэр нь ах эгчийнхээ өвгөнд ингэж орно, ингэж хүндэлнэ. За тэгээд ах эгчийнхээ өвгийг сонсно гэдэг ч юм уу тий. За тэгэнгүүт яг ингэж яг эхний 7 хоногт хичээлдээ суучаад бас яг энэ нөгөө яриануд маань яригдаад болсны дараа аяллаар явдаг хагас өдөр. За тэгэл яг тэр аялал дээр хүүхдүүд маань яг ингээд айгүй олон хүмүүстэй аялал тэр далайн эрэг дээр орон орны жуулчид хүртэл байгаа шүү дээ тий. Тэнгүүт яаж нэгэндээ анхаарал тавьж байгааг тий. Яаж нэгнийгээ ингээд харагдахгүй болонгууд ингээд тоогоо аваад тэр хайчч уу энэ хайчч уу гэл тэнгүүд ингээд хоолоо идэхгээл байж хахад нэгнийхээ хоолыг авчирч өгөөд за эсвэл бол ингээд нэгнийх нь би тавгүрхэхэд ингээд яаж тэр одоо би энэ муудсан байгаа нөгөө найздаа анхаарал халамж тавьж байгаа ингээд бүгдээрээ ингээд яг нэг гэр бүл шиг яг ингээд тэнд ерөөсөө ингээд амиа бодож байгаа эсвэл ингээд өөрийгөө болгоод яваад байгаа хүүхэд байдгүй. За тэнгуут ингээд далайн ус руу ороод бас нөгөө загснуудтай сэлдэг. За тэр үед хүртэл яг ингээд нэгнийгээ анхаарад хараад дахиад тоолоод за тэнгуутээ ингээд сэлж чадахгүйгаа авч яваад ингээд халамжлаад явж байгаа. Тэд нар нь бүр яг ингээд харахаар яг багш хүнийхээ хувьд тэр зүйлүүдээсээ айгүй их аз жаргал мэдэрдэг учраас ерөнхийдөө бол одоо хүртэл яг энэ ажлыг үргэлжлүүлээд хийгээд явж байгаа. Сонсогдох гоё. Тэгээд ер нь бол хоёлаас цаг маанаас төгсөж байгаа болохоор дүгнэлтээ хийж бодож байна. Тэгээд таны ярианаас би үж ойлгосон юм гэхээр ер нь бол Монголын ирээдүй бол хүмүүс маань, хүүхдүүд маань тэр хүмүүсүүдийг Монголын зөв ирээдүй болгож энэ улсаа гоё ус болгоход ажил хийх хүмүүс бол ирээдүйн хүүхдүүд маань тийм тэр хүүхдүүдийг боловсралтай болгож тэрнээс зөвхөн одоо англи хэл гэдэг математик, физик гэхгүйгээр хажуугаар нь бас энэ хүн чанарыг нь бас сайжруулах, хүмүүжүүлэх энэ зүйл бас хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгээд хамгийн сүүлд нь танд одоо үзэгчдэд хэлэх ч юм уу тийм зүйл байна. За түрүүний яриагаа үргэлжлүүлэхэд нөгөө нэг яагаад бас ингэж итгэл найдвар төрсөн бэ гэхээр одоо яг залуу үе хүүхдүүд маань ер нь бол хүнээс уучлахгүй чаддаг. Баярлаа гэдэг үгийг ер нь хэлж чаддаг. За тэгэнгүүтээ ингэж хүний оронд өөрийгөө тавих эмпатик чадвар ерөнхийдөө маш өндөр болсон байдаг. За тэрийг би болохоор нөгөө яг QQ-дээ ажиллаж авах хугацаанд ингэж алхам тутамдаа мэдрээд явдаг байхгүй юу? Одоо багш нартаа санаа тавина. Ер нь одоо манай QQ-гийн багш нар монгол хүүхдүүдэд маань хамгийн сайн. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө хурдан ойлгодог, хичээлээ сайн сурдаг. За хамгийн гоё хэлсэн зүйл нь болохоор хамгийн ингээд хүндэтгэлтэй харьцдаг орны хүүхдүүд монголчууд байдаг. Японочдоос илүү. Тийм, японочдоос илүү. Тэр нь тэгэхээр би нөгөө яг ингэж хэлчихсэн байхгүй юу? Манай Монголд ингээд багш мэрэгжил бол айгүй өндөр байр суурьтай.
Ер нь бол одоо аав ээж эмээ өвөөгийн үед багш гэдэг хүн бол ер нь бол аюул чухал хүн байсан шүү дээ. Одоо л жоохон яачих тий. Одоо л юм болчиход байгаа болохоос ш. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд маань монголчууд маань цаанаасаа нөгөө багш хүнийг хүндэлдэг, хүндэлж харьцдаг учраас за яг тэр нөгөө соёл уламжлалаараа гэд Филиппин багш нартаа бас айгүй хүндэтгэлтэй харьцдаг юм аа гэд хэлдэг байхгүй. Тэгээд яг нэг юмыг би ерөөсөө мартдаггүй. Нөгөө хүүхдүүд маань яг хөө ингээд сургуулийн дүрм журам ерөнхийдөө бол хатуу дүрм журмын доор гэрээгээд ирж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр яг амнаас эрүүл мэнд бүх зүйлийг хариуцах нь одоо менежерийн хувьд миний үүрэг байдаг учраас дагуулж ирж байгаа багшийн бас үүрэг байдаг учраас одоо аав ээжээс нь харж хамгаална, хичээл сургана гэд авчирсан учраас хариуцлагатай байх хэрэгтэй. За тэгэнгүүт яг тодорхой нөгөө сургуулийн дүрмүүдээ зарим үед зөрчин мэдээж хүүхэд юм чинь насанд хүрсэн хүнээс өөр яг дүрм журамд баригдаж тэгж өөрийгөө авч явах арай болоогүй байгаа учраас тийм. Тэгэнгүүт яг сургуулийн нэг удаа яг дүрм журмаа зөрчөөд тэгээд би нөгөө нэг айлах гад бүгднгийнх нь сургуулийнх нь үнэмлэхийг хурааж аваад бүгдийн сургуулиас хөөж гаргаад тэгээд одоо явж чимдамаа бэлдээд тэгээд одоо яаж явах юм, аав ээждээ юу гэж хэлэх юм, ямар ч зэн ингээд дүрмээ зөрчсөн болохоор менежер маань хөөчлөө гэдгээ үнэ хэлээд тэгээд одоо яаж амьдрах юм бүү мэд би ингээд ямар ч гэсэн QQ инглиш сургуультай ингээд та нар ингээд дууслаа гэд бүгдийг ингээд сургуулаас гаргаад тэгсэн чинь яг хүүхдүүд маань тухайн үед яг уйлах нь уйлаад айх нь айгаад ухаарах нь ухаарад тэгээд яг нөгөө хариуцж ирсэн багштайгаа нийлж агаад уучлалтгүй байгаад бүгд надад захиа өгчсэн байхгүй. Тэр бүх захиаг нь яг ингээд уншаад тэгээд бас яг итгэл найдвар маань улам төрсөн. Тэрэн дээр ингээд яаж ингээд хүүхдүүд маань юу яг өөрийнх нь буруу байсныг маш сайн тодорхойлж чадж байгаа. За зарим насанд хүрэхч чинь нөгөө өөрөөсөө буруу хийж чаддгүй шүү дээ. Бүх юм л бүх нөгөө өөр хүний гадны буруу юм шиг. Одоо жишээ нь ингээд бүх юм хоёр талтай шүү дээ. Хоёр талын хоёулын буруу бэжээж л аливаа үл ойлголцол ямар нэг юм үүссэн байдаг. Тэнгүүд хүүхдүүд маань болохоор өөрийнхөө бурууг үнэхээр хүлээж чадаад за өөрийнхөө бурууг яг олж чадаад тэгээд тэрнээсээ ингээд уучлалт гуйж чадаад тэгээд дахиж ингэхгүй гэдэг амлалт өгч чадж байгаа нь надад бүр ингээд аюу мундаг санагдаад аав ээжийг нь одоо өсөд төрсэн орчныг нь тий одоо хичээл заадаг багш нарыг нь аюу үнэлэх үнэлэмж өндрөөр төрж исэн. Тэгэхээр яг дүгнэлт олгоод сүлд хэлэх үг гэх юм бол миний зүгээс одоо ингээд хүн бүхэнд л яг ингээд өгөгдөлтөд төрж байгаа шүү дээ. За би энэ дэлхийд яах гэж ирсэн юм бол яг юу хийх гэж ирсэн юм бол гэл боддог үе байгаа шүү дээ хүн бүхэнд. Тэнгүүд би ингээд бодоол ангууд яалтчгүй би Монгол улсад ямар нэг юм хийх ёстой ирсэн сүнс байгаад байхгүй. Тэгээд тэр нь Монгол улсад ямар нэг юм хийхийн тулд яг үндэс суураас нь эхэлж өөрчлөлтийг хийх ёстой маань. Тэр нь яг хүүхдүүд л юм байна. Ерөөсөө л улс их орны ирээдүйд яаж явах нь бид нарын хүүхдүүд л юм байна. Дүүнер л юм байна. Бид нарын үр хүүхдүүд л юм байна гэдгийг яг одоо голдоо ортол ойлгосон учраас ерөнхийдөө бол цаашдаа ч гэсэндээ QQ инглиш сургуулаа бас ажиллаж байгаа газараа давуу тал болгоод би ер нь бол асрамжийн газрын хүүхдүүдийг одоо яг winter camp-аар, summer camp-аар ирж байгаа хүүхдүүд ирж байгаа үед нь бас ингээд улсаас ч юм уу эсвэл одоо надад туслах байгууллага байх юм бол бас ингээд 10-20-оор нь байнга ингээд сартаа ирж сурах хүсэл мөрөөдөл дүүрэн явж байгаа. За тэнгууд тэр хүүхдүүд маань яалтчгүй нөгөө нэг аав ээж нь байхгүй. За дээрэс нь нөгөө улсын сургуульд сурж байгаа учраас яалтчгүй нөгөө англи хэл нь бусад хүүхдүүдээс дутмаг байж таараа үзэж байгаа хичээл нь. За тэгэнгүүт яг тэр нөгөө нэг зүрүүн маань өөрөө яг нөгөө хүүхдүүдийн маань Монголын маань ирээдүйд нөлөөлөд байгаа байхгүй. За тэр зүрүүг би бас ингээд арилгаад мэдлэг боловсрал авж байгаа хүүхдүүд дээрээ ямар ч тийм зөрүүтэй байдал гарахгүй байхыг тэр нь яг ямар айлын хүүхэд байх нь хамаагүй. За аав ээжгүй байх нь хамаагүй.
За хүүхэд Монгол улсын хүүхэд л бол яг адилхан мэдлэг чадварыг эзэмшээсэй. За яг адилхан хүсэл мөрөөдөлтөд хүрээсэй. Яг адилхан одоо англи хэлээ ашиглаад гадагшаа дотгошоо явж сураасай гэсэн бас хүсэл мөрөөдөлтэй байдаг болохоор тийм байна. Тэгээд яг дүгнэлт болгоод хэлэх юм бол одоо яг Монголын нийгэм ингээд дээдсээсээ өксүүлэл ер нь бол улс их орноо зарах ч юм уу те ер нь үнцэрхэг хүмүүс багуулал их орноо гэх хүмүүс багуулж байгаа штэ. Гэхдээ энэ үе яг залуу үеэр ч юм уу те залуу үеэс доошо хүүхдүүдээр дуусч байгаа гэж боддог. Яг бид нарын ирээдүй болсон хүүхдүүд маань энэ нэг тойргийг дуусгаж чадна гэж би боддог байхгүй. Энэ тойрог дуусаад одоо хувиа бодсон, шуналтсан, их орноо зарж идсэн иймэрхүү яг энэ тойрог, энэ хүмүүс яг залуу үе дээр дуусаад тэгээд бид нар яг нөгөө буруу хүнээ сонгох ч юм уу те буруу хүндээ итгэх эсвэл бол яг мэдлэг боловсралгүй хүн яаж их орноо удирддаг, яаж төрийн өндөрлгүүдэд суудгийг бид нар нөгөө биеэрээ хараад өсөж байгаа залуу үе болохоор эднэр шиг байж болохгүй мэн гэдэг ухамсар бидний толгойд аль хэдийн суучж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг залуу үе ирээдүй бид нар маань угаасаа яг энэ хүмүүсээс өөр байна. Бид нар одоо цаанаасаа энэ хүмүүсээс өөр байж яг төрлөх их орноо тэгээд их хэлээ, соёлоо за тэгээд яагаад бид нар гадаадын орн шиг бүх юм нийлбэг дэлбэг одоо боловсрол нь хүртэл их эрхтэйгш байж болохгүй. Ер нь яагаад ингэж одоо цэвэр эрүүл орчинд амьдарч болохгүй гэж яг энийг яг доод үе маань хийж чадна гэдэг итгэлтэй байдаг учраас залуус дүүнрийгаа яг ингээд өөрөө өөртөө дор дороо хичээгээрээ за тэгээд хідүүлээ яг энэ их орныг энэ улсыг өөрчилж чадах хүмүүс хүн бүхэн одоо хүүхэд болгон залуу хүн бүхэн энд оролцоотой тэгээд хідүүлээ нийлээд нэгдээд бүгдээрээ яг хувь хүн болгон өөрсдөө ухаантай ухамсартай мэдлэг чадвартай байх юм бол удахгүй их орноо сайн сайхан болгож чаднаа. За тэрний тулд одоо өөрийгөө хөгжүүлээрээ англи хэл сурах бол сураарай. За мэдлэг чадвараа дэвшлүүлэх бол биеэ хөгжүүлэх бол эсвэл сэтгэл зүгээ зөв хүн болгох бол одооноос эхэлж анхаарад тэгээд их орондоо хэрэгтэй хүмүүс байгаад хамтдаа ингээд их орноо сайн сайхан болгоцгоё гэж хэлмээр байна. За эрүүл Батгалгийн тэгээд манай Орсон танд баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За